Сайн байцгаана уу? Би Казак. Мен мына турган жер Көлдөнің өзені. Мен өшірі туылып өскен қазақ ұлты боламын. Атым Садық. За манай аялал одоо маш урагштай болж байна. За тэгээд ер нь Шинжаан ишиг бол одоо өндөр уул муултай. За тэгээд түрүү 2 хоног бас жоохон ингээ бороомоор орцсон. Тэгээд түрүү 2 хоног бид нар яг ийм автобусаар яваад байсан. Тэгээд одоо өнөөдөр бүгдээрээ машинаа солиод одоо ийм джип машинаар явах гэж байгаа. Бидний очих гэж байгаа газар өнөөдөр их өндөр уултай, жоохон халтаргаатай. Тэгээд зам бас нэг тийм сайн биш. Тэгэхээр одоо бид нар ингээд машинаа солиод бараг 7-8 машин цогтой хөдлөх гэж байна. За би ч одоо энэ газар ирчээл хамаг ихлээл Курдэн ингээл хятаар яриад байсан юм аа. Тэгээ би одоо бас баахан хайгаад за энэ Курдэн гэдэг нь одоо ямар утгатай үг юм болоо гэдэг. Тэгээ бид нар өнөөдөр яваад энэ маш гоё байгалийн үзэмжтэй энэ газар ирж байна. Тэгээд одоо энд амьдардаг казакчуудтай сая ярихгүй юу? За ярьж байгаа одоо энэ Курдэн гэдэг яг танай казак хэлэнд яг ямар утгатай үг юм бэ гэсэн чинь одоо хүндлэн гэдэг утгатай үг гэнэ. Курдэн的意思就是横沟我们的好多山都是东西方向，中间架着一条沟，就是南北方向。名字来源于就是横沟。Көлдөнийн. Тэгээд ингээд цааш нь бодоод үзсэн чинь чи яг тэгээд казак хэлэн дээр бол Курдэнийн юу хасаагүй юм шуулаажа. Көлдөнийн. Тэгээ казак хэлэн дээр бол Көлдөнийн гэж ярьд юм байна. За тэгээ Көлдөнийн гэдэг үг нь та нар ингээд сонсоод үзэх юм бол яг хүндлэн гэдэг үгтэй адилхан байж байгаа байхгүй юу? За тэгээд ер нь Шинжаангийн уйгур үндэстний урд засах орны маш олон газруудаар одоо ийм монгол хэлтэй адилхан эсвэл одоо монгол нэртэй ийм газрууд одоо маш их олон байдгийг бол мэдлээ. За тэгээд бидний өнөөдөр ирсэн байж байгаа одоо энэ ой шугуу болохоор үнэхээр энэ тасархай гайхамшиг байгалийн гайхамшиг гэдэг нь бол одоо бид нар эндээс бол яах ч аргагүй харж болж байна. За тэгээд энэ өнөөдрийн бидний ирсэн байж байгаа энэ ой шугуун талбай болохоор хятадын 10 гайхамшигтай ой шугуун тэргуунд ордог ийм ой шугуун юм байна. За тэгээд өнөөдөр одоо бас зөндөө олон сайхан бичлэг хийсэн. Яах ч аргагүй одоо аялал жуулчлалыг өстой толтол нь хөгжүүлмээр ийм гоё газар юм байна.
За тэгээ миний өнөөдрийн энэ үлдсэн байж байгаа энэ байгалийн аялал жуулчлалын газар бол баг машинтай явхад маш хэцүү. Ингээд дээшээ явах тусмаа өндөр уултай болоод зам нь нарийсаад ер нь бол жоохон бартаатай болдог. Тэгээ бид нар одоо өнөөдөр ингээд багаараа морь унаад сая одоо нэлээ ингээд дотгошоо явчаад ирлээ. Тэгээд одоо ингээд доошоо ингээд яваад ирэх юм бол зам нь ингээд өргөн болоод машин энтер олон болоо. Тэгээд ер нь бол аялал жуулчлал энд бол одоо үнэхээр гоё сайхан хөгжиж байна. Та бүхэн бас завтай болоод морьтой болвол энд аялж ирээрэй. За миний энэ ирсэн байж байгаа газар болохоор сая Хөндлөн гуу гээд газраас 100 урагшаага нэг 20 хэдэн километр зайтай ийм уул юм байна. За тэгээд энэ уулыг болохоор Баруун тэнгэр уул гэж нэрлэдэг. Тэгэхээр энд бол одоо маш олон жил болцсон ийм нарсан мод байдгийн байна. Тэгэхээр ноднон бол одоо эн чинь 370 жил 370 настай мод гэсэн үг. Тэгэхээр одоо эн чинь 371 настай ийм мод байгаа юм байна. За тэгэхээр одоо энэ дотор энэ том ой дотор энэ бол хамгийн том хамгийн урт настай нь биш. Энээс илүү урт настай, энээс илүү том бас байгаа гэж байна. За тэгээд энэ бол одоо зөвхөн аялал жуулчлалын хүмүүс ирж үзэхэд одоо хамгийн дүгм дүвт болж байгаа одоо тэр нэг том модны нэг юм байна. За энэ модны диаметр нь болохоор бараг 2 метрт хүрж байгаа гэж байна. За сая танилцуулснаар нэг модны доор бол 2.5 тонн ус хадгалагддаг гэж байгаа. Тэгэхээр энэ моднууд бол тэр хадгалагдж байгаа тэр усаараа тэр уснасаа өөрөө ингэж шим аваад ингэж өөрийгөө бойжуулаад явцдаг. Тэгэхээр энэ бол одоо энэ цол байгалийн ийм одоо нарсан ой байгаа юм байна. Байгаль гэж ёстой л нэг тасархай газар юм байна да. За өнөөдрийн аялал одоо маш утга агуулгатай бүрэн төгөлдөр амжилт дүүрэн болж байна. За тэгээ Хөндлөн гэж одоо энэ сайхан нутгийн сайхантай танилцж үзэж тиймээ тэгээд ер нь аялал жуулчлалыг бас ямархуу хэмжээнд яаж хөгжүүлвэл зүгээр байдаг гэдгийг одоо бас яг өөрийнхөө нүдээр хараад явлаа л да. Тэгэхээр одоо мэдээж аялал жуулчлал гэдэг юм бол заавал хүний ухаамсарт маш их түшдэг нэг зүйл байгаа. За тэр маань юу вэ гэхээр аялал жуулчлал бол хүний сэтгэл санаа бүх зүйлүүдийг одоо сайхан болгоно тийм ээ. Гэхдээ ирсэн газраа хог новшоо хаяад явахгүй тэр нь бол хамгийн сайхан зүйл. Тэгээд одоо бид нар бас явж байгаа энэ газруудаараа ингээ хараад байхад бол хог новш энэ бол нэгж тийм бутарсан буужигнсан муухай тийм зүйлүүд бол харагдахгүй. Тэгэхээр ер нь аялал жуулчлал гэдэг юм бол бас үндсэн утгаар нь зөв талаас нэг сайхан хөгжүүлж яах гэдгийг харлаа.